За эрхэм та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Тариаланчид ярьж байна подкаст цувралын энэ удаагийн дугаарт Био ундраг компани захирал Цэрэн Жимэд оролцож байна. За сайн байна уу? Сайхан үйлчж байна уу? Сайхан байна уу? За сайхан үйлчж байна уу? Сайхан үйлчж. Ажил тавтаа сайхан байна уу? Тавлаг сайхан. За. Тэгэхээр Бордооны Био ундраг компани байгуулагдаад 8 жил болсон байна. Тэгэхээр таны хувьд бол одоо инженер мэрэгчлээ юм хүн байгаа тийм ээ. Тэгэхээр ер нь яаж явж байгаа тэр энэ газар тариалангийн салбар руу яваад орчих. Яагаад бордоо үйлдвэрлэхээр болов? За эндээс хоёлаа яриагаа эхлэе тийм ээ. За тэг. Би өөрөө үндсэн мэрэгжил болохоор инженер багш мэрэгчлээ. Тэгээд хөдөө аж ахуйн салбарт бас инженер хийж байгаад бас удаа дараал нь ургацаалтаад ер нь яавал ургацах боломжтой юм бэ гэдгээл судалж яваал. Тэгэл нэмэгдсэн бордооны үйлдвэртэй болоод бордоо үйлдвэрлэгч болсон байна. Одоогийн бас ингээд харахад. Ажлын гараагаа бол нөгөө увсын баруун түрүүнд нас эхэлжсэн гэдэг хэлжсэн тийм. Ажлын гараа бол урд нь бол Эмсэн группт механик хөдөө аж ахуйн сургуульд багш гээл явж байгаа. Тэгээд тэрний дундын төвийн баруун бүс хариуцсан инженер гүйцэтгэх захирлаар ингэ төмөлгдөд явчихсан. Бордоо ер нь яагаад одоо үйлдвэрлэх болов тийм ээ? Энэ санаа ер нь хэдийд анх яаж орж ирсэн гэдгээр ярил. Ер нь миний магистрийн үндсэн ажил болохоор хор цэцэгч машин л та. Энийг судалж явж байгаа дэр нь бол бордоо гэх нь зүйтэй гэдэг нь сэтэл бол анх гарцсан байсан. Тэгтээ яг бордоо хийнэ гэж ерөөсөө тийм төлөвлөсөн бол байгаагүй. Тэгээд яг өөрийн бээр нэг газар тариаланд ороод инженер хийгээд тэгээд гүйцэтгэх ажлыг ингээ хийгээ явахд бол нэг хөссөн ургац авахгүй байгалийн давгчин өссөн зүйлүүд дээрээс бидний ажил бол маш их яг төлөвлөсөн ургац авахгүй байгаа учраас их эрсдэл өрөөд эхэлж байгаа хөөг. Тэгээд эрсдлийг багасгахын тулд яах вэ? Ер нь бол бордоо хэрэгтэй юм байна. Тэр үед бол бордоо байхгүй ш байжсэн. Дандаа импортын хараатаа бид нар бордоо оруулж идэж. Тэр нь болохоор бас яг ингээд тухайн жилдээ үйлчлэхээсээ илүү зардлаас болоод ирсэн л тээ. Ялангуяа хөөрэ бордоонд. Тэгэхээр бид нэр ямар бордоо үйлдвэрлэвэл ер нь нүрэ хишигтэй. Дотооддоо тийм ээ. Дотооддоо. Бид нар яг юуг үйлдвэрлэж чадахгүй гэдэг ингээл судалгаа шинжилгээ хийгээд үзэхэд бол за ер нь дэлхийн нийтийн хандлага бол шингэн бордоо руу шилжсэн байна. За бид нар бол шингэн бордоо үйлдвэрлэх хэрэгтэй байна. Шингэн бордоо дотор бид нар аль чиглэлээс нь барих хэрэгтэй гэж ингээл цаашаа хөөрөөл явж байгаа юм л та. Био ундраг компани одоо анх хэдэн онд байгуулагдаж байв? Энд бордоо үйлдвэрлэлээ одоо яаж эхлүүлж байв тийм ээ? Энэ түүхээс тавьчихсан хэрэглээ. За манайх ургамал газар тариалангийн хүрээлэнтэй хамтраад инновацийн төсөл бичээд боловсролын яамнаас тусгай зөвшөөрөл Инноваци компани буюу гарааны компанийн зөвшөөрлөө аваад 2017 оны 12 сарын 8-нд анх игээд үйл хийлгээ халуун ёсор эхэлсэн. За. Хүчин чадал ер нь одоо өдөрт гэдэг юм уу жилд одоо хичнээн тонн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай ажиллаа эхлүүлж байна. Анх бол бид нар чинь эхлэхээс өмнө бол хүрээлэн нь өөрсдөө энэ био бордоогоо үйлдвэрлэдэг байсан. Тэгвэл хуурай хэлбэрээр хөрсөн бактерийг суулгах зарчмаар буюу жилд 2-3 тонныг үйлдвэрлэдэг байсан. Бидний оруулж ирж байгаа технологи бол эсрэгээрээ шингэн орчинд үүсгдэг юм технологи. Анх бид нар өдөрт 1 тонн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай ингээл үйлдвэрийн хэмжээ анх эхэлж байсан. За тий. Тэгэхээр өнөөдөр бол ер нь манай Монгол улсад газар тариалангийн үйлдвэрлэлд бол одоо гадны импортын бордоонууд бас нэлээд орж байна шүү дээ тийм ээ. Хүмүүс тариаланчид хэрэгжилж байна. Тэгэхээр энэ одоо гаднаас орж ирж байгаа одоо шингэн бордооч байна, хуурайч байна, янз янз л байх шиг байна. Тэгэхээр энэ импортын бордооноос та бүгдийн одоо энэ үйлдвэрлэж гаргаж байгаа, хэрэглэгчд хүргэж байгаа энэ бордоо ер нь ямар онцлог давуу талтай? Тариалангийн талбайд болохоор бордоо бол ер нь им чимаал гэж ерөнхийдөө тодорхойлж байгаа. За тэгэхээр өөрөөр хэлбэл ургамлын шимт хижээлийг нөхөн өгөх нөхцөл болохоор ерөөсө бордоо. За тэгэхгүй бол бордоо хэрэглэхгүйгээр бид нэр одоо цааш одоо 60 гаруй жил одоо ингээд газар тариална гэдэг эрхлээ явцсан баа штэ. Тэгэд бол манай хөрсний
нийт хөрсний 60 орчим хувь нь бол дөрөөлт орчоод байгаа юм. Тэгэхээр энэ дөрөөлтөөс яаж гарах вэ? Бас бидэнтэй хөрсний дөрөөлтөөс гадна ганд айгүй их нэрвдэд байгаа шүү дээ. Бид нар чинь тэгээд ганг яаж даванд болох вэ гэдэг тэгэхээр нөгөө урд нь хэрэгжилжсэн бордооны нөгөө технологи хоцроод одоо орчин үеийн бордоо бид нар хэрэглэх юм шаардлага үүсээд байгаа юм л да. За. Тий. Тэгэхээр орчин үеийн бордоо юу гэхээр дэлхийн нийтийн хандлага болохоор ерөөсөө шингэн био болон органик бордоор л шилжсэн байгаа. Шилжсэн байна. Тий. Био органик бордоо гэж жоохон задлаад ярил тийм ээ. Ер нь ямар бордоонууд байна? За жишээлбэл манайх үйлдвэрлэдэг одоо дархан ирээз био шингэн бордоо гэж байгаа. За. Энэ бордоо минь болохоор эндуул цууны 8 төрлийн юм хүчил бий болгодог бактери, ашигт бактери. За тэгээд азот, калий ингээд задлах ийм зөрүүлэлттэй буюу нийтдээ бол 50 төрлийн ашигт бактери байгаа юм. Энэ нь бол хүний нүдэнд үзэгдэн тусгай зөрүүлэлтийн шил юм уу микроскопоор харж яж энийг бол яана. За энэ био шингэн бордооны ер нь давуу тал юу юм бэ гэхээр дэлхийн нийтээр одоо эрдэмтэд ингээд шуулаад хөрсний үржил шимээр нь хамгийн сайн бөгөөд сайжруулах зорилготой нь ерөөсөө биологийн жамаар нэгээд нөхөс эргэх боломжтой гэдэг нь био бордоо дэлхийн нийт бол хүлээн зөвшөөрөгдсөн юм бүтээгдэхүүн байгаа. За дараагийнх нь болохоор манай гуматын бордоо байгаа. Дархан гумат гэдэг бид нар тусдаа Монгол Улсын стандарт авч байгаа. Энэ нь одоо бусад бордоос ямар ялгаатай юм бэ гэхээр 1 литрд гүмний хүчил буюу агуулмжин болохоор нэг 100 мг байхыг бол гүмний бордоо гэж нэрлэж байгаа юм л да. Тэгэхэд импортын бордоно зарим нэг харилцаа адилгүй орж ирээд байгаа. Хамгийн багадаа нэг 25-аас ингээд 65 орчим хувьтай орж ирээд байгаа. 100 грамтай хүрэхгүй шүү дээ, тий. За тэгэхээр бид нар болохоор импортын бордоноос ямар ялгаатай хийж байгаа гэхээр Монгол орны цаагуур хөрсөн тогсон юм бордоо үйлдвэрлэх шаардлага гарч ирээд байгаа. Тэгэхээр бид нэр бордоогоо орохоо баяжуулж байгаа юм. За 4 төрлийн макро элемент, 10 төрлийн микро элемент, за дээр нь 3 төрлийн гормон, тэгээд 18 төрлийн ээл бүлгээр ингээд баяжуулчихж байгаа. Тэгэхээр нэг үгээр хэлбэл нөгөө 100 тоо гумат биш 120 тоо гумат ингээд баяжуулсан гумат гэдэг юм бид нар шинээр бий болгож байгаа гэсэн үг. За энгийн бордоо байж байгаад баяжуулаад ирэхээр одоо тийм ээ цаад ургамалдаа ер нь одоо ямар үр дүнтэй гарч байна. Тий. Ургамалдаа ямар үр дүн гарч байгааг гэхээр ургамлын нөгөө нэг хооллох буюу ургамлын нөгөө хэрэгтэй шим тэжээлийг л бий болгож байна гэсэн үг. Ургамалд хэрэгтэй шим тэжээлийг л бид нэр одоо орчны бүрдүүлээд явж байгаа гэсэн үг. Тэгэхээр нэгэнд одоо хоёлоо бордоо ярьж эхэлснээр ер нь зүгээр өнөөдөр танай био онтрак компани одоо хичнээн нэр төрлийн ямар зориулалтаар бордоо үйлдвэрлэж гаргаж байна. За манай компани болохоор дархан ирээзэ гэдэг био шингэн бордоо уу ингээд амьд бордоог үйлдвэрлэж байна. Анх бол ургамал газрын дарааллын хүрээлэн бол энийг 1996 онд цөмийн энергийн энэ төслөөр ингэж анх гаргаж авсан. Монгол орны хөрсөнд дэдэг ашигтай бичил битэн гэсэн. За дараа нь болохоор бид нар болохоор ашигтай бактери буюу жига гэж юм бактери гаргаж авсан. За тий. За энэ болохоор ерөнхийдөө бол хөрсний бохирдол зөрүүлж бид нар гаргаж авсан. За нөхөн жорлонгийн лагийг задлан малын өтөг бууц тэгэл фермер эднэрт ингээд өргөнөөр ашиглах боломжтой. Тий. За дараа нь болохоор бид нар болохоор дархан гумат органик бордоо гаргаж авч байгаа. Сайн бол ерөнхий найрлагын хилчлээ тийм ээ. Тий. Тэгээд энэ хоёрын үүднээс дархан нэризөө, дархан гумат хоёрыг бол зохимжтой тун хэмжээгээр найруулад цуврал бордонууд нь гараад эхэлж байгаа. Биогум гээд өртөрэ болон модлог ургамлууд ингээд хэрэглэгддэг ийм бордоо байна. Биосистем гээд тосны ургамал буюу хүнсний ногоонд хүнсний ногоон зөрүүлсэн ийм бордоо байна. Энийг ингээд ягаад цуврал бүтээгдэхүүн гаргадаг юм бэ гэхээр бол өртгийг багасгаад байгаа. Жишээлбэл био шингэн бордоог нэг гаад хэрх зардал өндөр. Гэхдээ эрдэс бордооны хувьд бол бага л да. Одоогийн нөхцөлд газар тариалан эрхэлж байгаа энэ үйл явцад бол өртөг өндөр гаргадаг. Дан гараг хэрэглэх. Холимог байдлаар буюу ингээд зохистой тунг хэмжээгээр нь хэрэглэхэд үр ашигын хувьд бол нэгд өртөгийн хувьд бага, хоёрд үр ашигын хувьд бол өндөр ийм судалгааны үр дүн гарсан дээр бид нэг ингээд бий болгоод байгаа. За тэгэхээр бордооны нэр төрөл ингээд одоо нэмэгдээд явж байгаа юм байна. Үүнийг дагаад одоо үйлдвэрлэл бас өргөжж байна уу?
Одоо анх бид нэг 1 тонны гаргадаг байсан бол тэгээд дараа нь 3 тонн болгоод одоо бол өдөрт ингээд 15-аас 50 тонны гарахын хүчин чадлaalдаг үйлдвэрийн хэмжээ сар хэмжээ өдөрт. Биоундраг компанийн бордоонуудыг манай аж ахуйн нэгжүүд, ногоочд, хувь хүмүүс ерөн зүгээр яаж худалдаж авах, хаанаас худалдаж авах юм боломжтой. Харилцагч нар болохоор компани дээр ирээд 30% нуршлагын нөхцөлөд төлөөд 70%-ийг болохоор ураг 6 живтэй дараа үе 11 сард ингээд төлөх нөхцөлтэйгээр ингээд худалдаа авнаа. А энэ тохиолдолд болохоор бид нар ямар нэгний барьцаа хөрөнгө ч гэдэг юм уу те ийм бол нэхэхгүй. А харин бид нар зөвхөн бордоо ингээд зарчлаагаад өрөхгүй. Харин аж ахуй нэгжүүдтэйгээ сайхан хамтраад ажиллана. Мэргэжлийн зөвлөгөө өгнө. Жишээлбэл үрнээс эхлээ үрний сонголт юу юм? Тарих технологи нь юу байна? Танад ямар техник байна? Ямар үр байна те? Энийг харилцан төрөөд яавал ургац авах юм? За жишээлбэл манай бордоог ямар технологиор хэрэглэх юм? Ингээд зөвлөмжийн дагуу ингээд бид нар хамтраад ажиллана. Хамтарч ажиллана тий. Энэгээрээ бол давуу талтай. За хэрэглэгчдээр нь зүгээр ойшоож авч байна, нэмэгдэж байна уу? За давхцсан тоогоор болохоор манайхаас одоо нэг үйлдвэр үүсгэн болсноос хойш 1000-аад аж ахуй нэгж борлуулалт хийсэн байна. За тий. Тэгэхээр чин газар талбай хэмжээгээр бодоход бид нар болохоор нэг 50,000 гаруй талбай талуудаар нийлүүлэлт хийчихэд байна. Талбай хэмжээ. Тэгэхээр аливаа нэг бүтээгдэхүүнийг одоо үйлдвэрлэж гаргаад хэрэглэгчид борлуулна, зах зээлд гаргана гэдэг бол бас нэг хэрэг тийм ээ. Хамгийн гол нь цаана нэг чухал юм бол үр дүн гэж юм байна. Тэгэхээр та одоо сая ярьлаа ер нь одоо 1000 гаруй одоо ийм харилцагч хүмүүстэй болсон байна гэдэг гэж байна. Тэгэхээр үр дүн ер нь одоо ямар үр дүн гарч байгаа танаа бордоог хэрэглээд тийм ээ. Одоо Монгол орны газар тариалангийн Булган Сэлэнг Төв аймаг гэл бүхэл одоо өнцөг улбар танаа бордоо хүрсэн байгаа. Тэгэхээр үр дүн ер нь ямар үр дүн гарч байна? За бид нар нэг бүтээгдэхүүний тариалан чи үйлдвэрлэл нийлүүлэхээс урд болохоор жишээлбэл 3 янзын туршил судалгаа хийж ийж энийг нийлүүлдэг байгаа. За эхлээд лабораторийн туршил судалгаа хий. Тэгээд талбайн туршил судалгаа. Энэ дээрээ болохоор нэг тун нормын судалгаанууд нэг давхар гараад ирж байгаа. Тэгээд гараад ирэхээр бүтээгдэхүүн дээр оюуны өмчтэй стандарттай болоод эхэлж байгаа. Ингэснээр дараа хөдөөж буй яамдаа бүртгүүлээд зарах хэрэг авч байгаа. Ингэж нийлүүлж байгаа. За тэгэхээр туршил судалгааны үр дүн болохоор 18-аас 23 онд хийсэн үр дүнгууд байна л да. За жишээлбэл өрт тариан дээр бол киналтын хөлбөр юу ямар ч бордоо хэрэглээгүй талбай нь бол нэг 10 центр авч байгаад а бордоо хэрэглэсэн талбай нь бол нэг 18 центр байгаа. Өрт тариан дээр. Энэ 3-аас 5 жилийн дундчна гэж гаргаж байгаа. За тосны ургамал буюу дараавсан дээр байгаа. Киналтын 6 центр авч байгаад бордоо хийсэн талбай нь бол ингээд 4 центрээр ахиу. За хүнсний ногоо байгаа. Хүнсний ногоон дээр хэрэглэхэд бол 50% ахиу гэж байгаа. За ганц бид нар одоо ингээд хүнсний ногоо юу гэхгүйгээр хадлан бэлчээр дээр бас ашиглаж байгаа. Тэгэхэд бол ногоон дэжэл дээр бол 100% буюу ингээд нэг дахин л ургац авчна гэсэн үг. 100 центрээр үлээ гэсэн үг. За хадлангийн талбайд бол ингээд 2-оос 3 дахин ургац авч байгаа юм. Туршилтын үр дүн гараад байгаа. Туршилтын үр дүнгууд харагдаж байгаа. За тэгвэл манай газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуй нэгж иргэд тариаланч ногоочд гээд магадгүй цаашлаад одоо мод тарьж байгаа ийм тариаланчид бол ер нь одоо танай бордоог бол одоо мэддэг болсон байна тийм ээ. Одоо эхнээсээ ингээ худалдаж аваад явж байна. Тэгэхээр ер нь яг одоо энэ нөхцөлд бордоо хэрэгжилж байгаа хүмүүсийн тариаланчдын зүгээр гаргаж байгаа алдаа юу байна? Зүгээр магадгүй одоо яг тэр бордоог хэрэглэхдээ алдаа юу анхааруулах юм зүгээр юу гэдэг тийм ээ. Бордоо цацах багш техникээ бол нэг цэвэрлэх хэрэгтэй. Урд нь нөгөө янз янзын хор юм уу иймэр бол цацчихсан бол ингээд цэвэрхэн байх хэрэгтэй. Нийт асуудал. Хоёр дахь асуудал нь болохоор усан цэвэрхэн байх хэрэгтэй. Гурав дахь асуудал нь болохоор усны орчныг шалгах хэрэгтэй. pH буюу энэ pH-ууд бол нэг 6.5-аас 7.5 буюу ингээд саарм орчинд байх хэрэгтэй. Өдрийн температур, салхины хурдыг бас анзаарч яж цацах хэрэгтэй. Жишээлбэл өдрийн температур бол 26 градус доош юм. Тэгэхээр одоо өглөө өрөөний сэрвэндэл цацах гэсэн үг л дээ. Кит их халдсан одоо 30-40 градус халдсан гантай үед бол ингээд өдрийн цагт бордоо цацгал бас нэг тийм зохимжтой биш гэж бид нар одоо ингээд зөвлөд байгаа. Тийм. Бордоо цацгчийн
хошуу хамгийн их чухал байдаг. Зааврын дагуу ажлын уусамлаа зөв найруулах хэрэгтэй. Энд бол нэг хугацаа ордог хэрэгтэй. Шууд хэрглэж байгаа хэрэглэгчдэн дээр маань болохоор 15-20 минут найруулж ягаад цацах хэрэгтэй. Тэгвэл бордоо шууд хийгээд хөдлөөж болохгүй шүү дээ. Ажлын уусамлаа сайхан жиг дуусгаж ягаад ингээ хэрэглэх юм бол үр дүн 30-аас 50% харагдаад байгаа хөөх. Зүгээр яг бордоо авч хэрэглэж байгаа хүмүүсийн зүгээр нийтлэг гаргадаг зүгээр алдаа нь юу байдаг юм бэ? Нийтлэг Бордооны хэрэглэн дээр. хэрэглэн дээр бол нийтлэг алдаа нь бол бордоогоо ажлын уусамлал бэлтэх бай. Бордоогоо усандаа найруулах ажлын уусамлал бэлтэх. Хугацаагаа л нөгөө хугацаандаа найруулахгүйгээр шууд авчлал цацчихдаг. Уусааг багтана. Тэгэхээр Biontech компани бол мэдээж одоо хэрэглэгчтэй тариаланчтайраа яваад одоо заавар зөвлөгөөгөө явуулж байгаа. Тэгэхээр ганц одоо танай ажилчид биш мэдээж та бүхэнтэй хамт бол энэ ургамал газар тариалангийн хүрээлэнгийн одоо яг мэрэгжлийн эрдэмтэн агроном зөвлөгөөд бол хамт явдаг бах тийм ээ. Тий. Одоо манайхаас худалдаа авах гэж байгаа аж ахуй нэгжүүд бол ирээд гэрээ байгуулахаас нэхлээл бид нар зөвдөө явчихж байгаа. Гэрээ байгуулах гэж ирэхдээ бид нар бол хоёр бичгээр мэтэл авч ирж байгаа. Нэг талбайныхаа газрын зургийг аваад ир. Хоёрд болохоор өөрийнхөө шинжилгээний бичгийг аваад ир. Гуравд болохоор хөрсний дээж авсан итгэмжлэн лабораториор 5 жил нэг тутамд хийдэг нэг бичиг байгаа шинжилгээний хөрсний бичлэг. Ийм бичлэг юу шинжилгээнийхээ бичгийг л аваад ирдэг. Тэр тохиолдолд бол бид нар яг тэр шинжилгээний бичгийн дагуу зөвлөөд ингээд явчихж байгаа. Тэгээд дээр нь Монгол Улсын хаач байсан газар нутгад иргэн аж ахуйн нэгж тариалт эрхэлж байгаа шүү дээ. Тэнд нь бол бид нар ингээд яваад очиж байгаа. Ганц Biontech компани очихгүй. Тий. Ургамал газар тариалангийнхаа хүрээлэнгийнхаа нийт зөвлөх агрнуудаа аваад тухайн хүмүүс мэрэгжлийн холбогдох мэрэгжлийн бүх зөвлөхүүдээ аваад очиж байна л дээ. Яг газар дээр нь Газар дээр нь тий. тэгээ заавар зөвлөгөө өгöd. Тэгээд эн чинь тарих үеэс эхлээл зуны үед яаж арчлах вэ? Өрөн шин үед яаж боловсрох вэ? Хураалтын үед яах вэ гэдгийг ингээл бүгдийг зөвлөөл яваад. Тэгэл үрс ортоос л эхэлнэ шүү дээ бас. Үрс ортоос. Тий, тухайн үеийн бүс нутгаас хамаарал. Тэгээ яг одоо бодит амьдрал дээр практик дээр бол яг тэр бордоог давж яваад тэр ургамал үр тариа юу гэдэг хүмүүсийн нугаараа бүсгээл энэ бүхэн яг цацж байгаа хүмүүс нь бол механик жуулагчд байдаг, трактор компани хүмүүс байдаг. Тэгэхээр энэ хүмүүст одоо гол нь яг тэр мэрэгжлийн заавар зөвлөгөө хэрэглэх ямар тун нормоор хэрэглэх үү гэдэг талын одоо юм зөвлөгөөг өгдөг юм болоо яадаг юм л гэсэн юм асуух гэдэг юм л та. Аха. Яг уу ингээд аж ахуй нэгж иргэнд бол ингээ харилцан адилгүй байгаа. За боломжтой аж ахуй нэгжүүд бол агрономчтой байгаа. Агрономчтой аж ахуй дээр очих шал өөр. Агрономчгүй аж ахуй дээр очих бол бүр өөр болчиход байгаа юм л та. Тэгээд бид нар болохоор техникчд буюу операторууд дээр болохоор сургалт хийж байгаа газар дээр нь очив. За эхлээд бол техник ашиглах талаасаа, дараа бордоо хэрэглэх талаасаа, тэгээд энэ арчилгаагаас талаасаа, тэгээд бас энэ технологийн зөвлөгөөгөөс эрдэмтээр дамжуулаад ингээд өгдөг. Ингээд цогц сургалт аваад нэг 2-3 жил явчихд бол нөгөө компани бол бас шал өөр болоод эхэлж байгаа. Өөр болоод ирлээ. Тий, ургацсан үед тий. Ер нь тэгэхээр зүгээр өнөөдөр энэ манай улсын одоо улсын хэмжээнд бордооны нийт хэрэглээний зүгээр яг хэдэн хувийг дотоодоос бүрдүүлж байна. За хэдэн хувийг одоо импортоор оруулж ирж авч байна. За 25 оны бол мэдээ яг ингээ сайн базагдчих гараагүй байна. За 24 оны мэдээг хэрэглэх юм бол бид нар бол 90% нь бол импортын бордоо хэрэглэж байна. 90%. 90% нь 10%-ийг л дотоодын үйлдвэрүүд хангаж байна. Зүгээр одоо ингээд дотоодын бордооны үйлдвэрлэлийг танайх ингээд яг бүрэн хүчин чадлаараа ажиллаад нийлүүлэлт нь нэмэгдээд харилцагч нь нэмэгдээд ирүүл зүгээр дотоодын бордооны яг хэдэн хувийг хангах хүчин чадалтай. За бид нар үйлдвэр мэн 100% ингээд ажиллаа гэхэд бол нийт Монгол улсын бордооны хэрэгцээний 50-60% л боломжтой. Тэгээд бас бусад бордоо үйлдвэрлэгч нар бас байгаа шүү дээ. Байгаа тийм байгаа. Тэгээд тэднэрээ ингээд оруулаад нийт бордооны хэрэгцээг ингээд бодоод үзэхэд бол 80% бүрэн боломжтой гэсэн. Тэгээд боломжтой мөртлөө яагаад одоо ингээд дөнгөж нэг 10 гаруй хувьтай л яваад идэв тийм ээ. Энэ чинь
бид нар чинь бүр 0-ээс эхэлсэн шүү дээ. Энд чинь бас 10 гэдэг чинь том тоо. Дотооддоо ер нь эх орондоо одоо бордоо үйлдвэрлэхийн давуу тал нь юу вэ? Маш олон давуу тал бий. Энд дэр бол хэлэх юм бол за жишээлбэл гадагшаа урсах валютыг дотооддоо үлдээж байгаа. Дотооддоо ажлын байр бий болгож байна. Наад зах нь тийм ээ. Тэгэхэд энэ тоо материалыг ингээд хараад үцхэд бид нар болохоор гадаадаас жилдээ 11.5 мянган тонн бордоо худалдаж явна гэдэг чинь бол нийтдээ нэг 40 тэрбум төгрөгийг л гадагшаа гаргачаад байгаа. Урсгаад байна тийм. Жил болгоно бордооны үн нэмэгдээд байдаг. Гаднаас экспорт байгаа. Дотоодын бордоо ингээд үйлдвэрлэх юм бол масс үйлдвэрлэх юм бол эсрэгээр хямдрна. Дотоодын үйлдвэр гаргаж байгаа бордооны үн зүгээр импортын бордооны үнэтэй харьцуулахад Нэг тагийн өртөгтэй ингээ харьцуулахад бол хамаагүй бага. Дотоодын үйлдвэрлэлийн бордоонууд бол. За эрдэс бордоо бол нэг гад бол нэг 300-аас 500 мянган төгрөгийн зардал гарч байгаад дотоодд үйлдвэрсэн бордооны био болон органик бордооны зардлын нэг гагийн зардал бол нэг 48 мянгаас ингээ 56 мянган төгрөгийн хооронд л зардал гарч байгаа гэсэн гараад байгаа. ер нь зүгээр энэ төр засгаас нь дотоодын бордооны үйлдвэрүүдийг бодлогоор ер нь бас дэмжиж байна уу? Яг одоо тэр дэмжлэг нь та бүгдийн сансын хэмжээнд хүрж байна уу? Ямар байна өнөөдөр? Яг үйлдвэр дээр бол ингээд тухайлан дэмжсэн юм бодлого бол байхгүй байна. Байхгүй. Бид нар яг импортлогчтойгоо адилхан л өрсөлдөөл зах зээлийн жамаар бол явж байгаа. Харин бордоо хэрглэж байгаа тариаланчдыг бол дэмжиж байгаа. Энэ жишээлбэл одоо их хурлын 2022 оны хүнсний хангамж аюулгүй байдлын тухай хуулинд дэрж байгаа. Тэгээд засгийн газрын нөгөө 36 дугаар тогтоолж байна. За тэгээд 2024 оны 151 дугаар тогтоолын дагуу бордоо худалдаж явсан аж ахуйн нэгжүүд болохоор 30 хүртэл хувийн нэм урамшуул болгоод явж байгаа. Энэ болохоор тариаланчд бол байна. Урамшууллын механизм. Яг үйлдвэрлэгч нарт бол яг ийм тухайлсан ийм хөтөлбөрч гэдэг юм хөнгөлт гэдэг юм л байхгүй. Ер нь зүгээр яг үйлдвэрлэгч нарт зүгээр төрс бордоо үйлдвэрлэж байгаа дотооддоо үйлдвэрлэж бүтээж байгаа энэ хүмүүстэй аж ахуйн нэгжүүдэд ер нь зүгээр төрийн ямар зохицуулалт дэмжлэг хэрэгтэй байгаа. Ер нь бол нөгөө хүнс ирвэл хүн ирвэл гэдэг шиг хүнсний хамгийн анхдагч юу нь бол ерөөсө бордоо болчиход байгаа хөөх. Тэгэл хүнээ бодыг хүнсээ бодыг гэх юм бол тий дотоодын ялангуяа биологийн гаралтын бордоо үйлдвэрлэж байгаа бусад жишээлбэл улс орнууд болохоор улс орны нэг стратегийн бүтээгдэхүүн гэж тооцогддог байхгүй юу? Төрийн хамгаалтанд л байд юм л. Манад бол тийм байхгүй л дээ. Бодлогын хувьд дэмжих хэрэгтэй байна. За импортоор бол бордоо авч байгаа нь бид нар дотооддоо үйлдвэрлэж чадахгүй бордоог бол авах нь зөв. Эрдэс бордоо ч юм уу те. Химийн гаралтай бордоог бид нар дотооддоо үйлдвэрлэж чадахгүй зөв. Биологийн болон органик бордоог дотооддоо үйлдвэрлэж байгаа учраас бас нэг татварын механизмаар ч юм уу те. Төрийн талаас бас ингээд харж үцэх юм бол дотоодын үйлдвэрлэл хөгжих бүрэн боломжтой. Гэж харж байна уу тийм ээ. Тэгэхээр зүгээр за ингээд мэдээж одоо та бүгдийн үйлдвэрлэж гаргаж байгаа хэрэглэгчд хүргэж байгаа бордоонууд бол одоо бас эхнээсээ танигдаад хэрэглэгчтэй болоод ингээд явж байна. Та бүхэн ч бас одоо давхар шинээр одоо ингээд бүтээгдэхүүн гаргаад үйлдвэрлэлд нэвтрүүлж гаргаад ингээд явж байна. Зүгээр юу асуух гэдэг нь вэхээр ганц газар тариаланд биш бас энэ бэлчээрийг одоо сэргээх, бэлчээрийг сайжруулах тал дээр одоо бас ингээд анхаарч тийм ээ та бүгдийн зүгээс анхаарал бас энд зориулсан бэлчээрийн ургамал сэргээх зориулсан юм бордоо бас үйлдвэрлэж гаргаж байгаа гэж хэлжсэн. Энэ тухай нэг үзэгчдэд тавьж мэдээлэл өгвөл тийм ээ. За манай компани болохоор сүүлийн 3 жил болохоор хөдөөж их сургуулийн малаж их биотехнологийн сургуультай хамтран ийм судалгааны ажил хийсэн. За бэлчээрийг яаж сайжруулах вэ? Хадланг яаж сайжруулах вэ? Көл бууцсан дээр яаж нугаанд хичээл тавьж боломж байна гэдэг талаар өнгөсөн. За энэ судалгаа бол маш үр дүнтэй болсон. За жишээлбэл хадлагын талбайг бол 2-3 дахин ургацыг нэмэгдүүлчихэж байгаа. Талбайг хаших нэг өөр. Хашаад доторх ургац нь бол угаасаа нэмэгдэж байгаа.
Дээр нь бордоо цахаар бүр нэмэгдэж байгаа. Төрөл зүйл нь бол нэг 9-с 20 төр зүйл болгоно ингээ нэмэгдээд байгаа юм. Хассан талбайг бортоход. За бордоо цацсан талбай дээр байгаа өвсөг ицсэн малын шингэц бол нэг 67% ингээд нэмэгдсэн байна гэдэг юм судалгааны үр дүн гарчаад байгаа. За тий энэ бол маш том үр дүн гэсэн үг. Тэгэхээр энэ бэлчээрийн хангамжийг нэмэгдүүлэх дээр нь зүгээр туршилт судалгааны ажлууд хийгдээ явж гин гэж байна. Хангаан бүс, ховын бүс гэдэг нь бүс болгонд хийж гин бэлчээр дээр. Бид нөр хангаа бүс дээр л хийсэн. За аль аймагуд зүгээр Аранга аймгийн их тамир сумд хангаан бүсийн татмын ногд хийсэн судалгааны үр дүн байна. Ургамлын төрөл зүйл бол бас тэгвэл нэмэгдээл явчихсан. Бэлчээр дээр ер нь яг ямар бордоо бэлчээрийн ургамал дээр ер нь хадлан бэлчээр дээр бол биогум бордоог бид нэр бол зөвлөж байгаа. Тий. Энэ биогум гэдэг бордоо нь болохоор бэлчээрч бай, өр тариан дэрч бай, ургуулын үндсийг бол 34% нэмэгдүүлээд байгаа юм. Энэ нь яаж яах гэхээр одоо зуны хугацаанд энэ өнгөрсөн жил чинь одоо бүрэн гам боллоо шүү дээ. 5 сар, 6 сар, 7 сард нь тэр чигээр бороороогүй. Энэ тохиолдолд бол ургамлын үндсийг 34% нэмэгдүүлчихнэ гэдэг чинь ганг даван туулах чадвартай болчихж байгаа. Тэгэхээр нөгөө ургац авах нөхцөлийг л бүрдүүлж гин гэсэн үг л дээ. Ургацсан содноос хадлан авах нөхцөл бүрдэж юм байна. Хадлан энэ дэр бол үртээрийнх нь бол ургац авчихна, хадлангийнх нь ингээд бас хадлангаа авчихна. Харьж агаад хадлангийн талбайгаа харьж агаад бордчиход бол ер нь сайхан хадлаа авчих юм байна. Боломжтой юм байна. Тийм ээ. Боломжтой тий. За. Тэгэхээр Bioundrag компани одоо цаашдын зорилго юу байна? Ер нь одоо бас шинээр ямар бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөөд одоо судалгааны ажлууд ямар ажлууд хийгдээ явж байна. За бид бүхэн нь болохоор цааш тавьж байгаа зорилго маань болохоор Монгол орнд одоо тариалт хийж байгаа нийт бордооны хэрэгцээний нэг 50-аас 60% хангах зорилго тавьж байгаа юм. Бас хадлангийн буюу бэлчээрийн талбайны болохоор нэг 20-30% хангах зорилго тавиад ажиллаж байна. Хүмүүс асуудаг л да ямар бордоо авах вэ гэдэг. Чанартай бордоог л авах гэдэг бид нар. Чанартай бордоо гэж юу юм бэ гэхэд чинь ерөөсөө үйлдвэрлэлээс шууд худалдаа хийсэн бордоо л чанартай буюу одоо жишээлбэл шин талах гэсэн үг шүү дээ. Халуун талахын үнээр амт ямар байдаг лээ. Интэл зөвөрлж хэлье да. За баярлалаа. За тариаланчд ярьж байна подкаст саврлын энэ удаагийн дугаарт бордооны Bioundrag компани захирал Цэрэн Жимд оролцлоо. Ингээд бидэнтэй хамт байсан эрхэм үзэгч та бүхэнд баярлалаа.